Мэдчилгээ та бүхэнд хүргэж байна. Тулгар төрийн 2235 жил. Их Монгол улсын 820 жил. Үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээх мандуулсны 115. Ардны хувьсгалын 105. Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн үндэсний их баяр наадмын мэндийг нийт хамт олондоо дэвшүүлье. Эрэмгийн өчид бүгчүүдийн бяр мэхэн тэгшэрч эгэлгүй хөлөг морьтын хурд шансан нэрчилж эрхийн мэргэн харваачдын цэц харваа онцтой байх болтугай. Сайхан надараа эмэн бичлэгтэй орцгоё. Ховлын хаан 1215 оны 9-р сарын 23-ны өдөр Толуй ба Сорхогтон бэх нарын 2-р хүү болон мэндэлсэн юм. Өвөг эцэг Чингис хааны зөвлснөөр Сорхогтон Болдын шашны тангууд улсын хүүгийн совилгчаар сонгогдож хамгаалах болсон билээ. Чингис хаан 20 зам улсыг байлдан дагуулсныхаа дараа ил голын ойролцоо том ав хомрог зохион байгуулсан бөгөөд хувьлаа хүлүүгээ нар энэ хомрогонд оролцсон юм. Тэрэн үед хувьлаа 9 настай байсан бөгөөд хувьлаа гөрөөс агнсан бол хүлүүгээ харин туул агнсан байна. Чингис хаан Монголын уламжлалт ёсыг даган анхны ан хомрогонд нь милааж хувьлаад дунд хороонд нь агнсан мах амьтных нь цусыг түрхсэн юм. 1232 он Толуй нас барсан тул 1236 онд Монгол Алтан улсын дайны дараа Өвөөдөө хаан Хэбэмужийг Толуйн гэр бүлд өгсөн байлаа. Энэ мууж ойролцоогоор 80,000 өрх гэртэй байсан. Хувьлаа өөрийн байр сууриндаа эргэн ирсэн бөгөөд тэнд 1000 айл өрхтэй байсан юмсанж. Тэр туурслах чадваргүй байсан учраас хувьлаа тухайн газрыг өөрийн дураар чөлөөтэй захирах болсон. Татвар татаасын үйл ажиллагааг ялзралт нь орсны улмаас хятадын цагаачдын тоо өөрчлөгдөж татварын орлогч буурч эхэлсэн юм. Хувьлаа Хэбэмужид үүний улмаас маш хурдан ирж эмхлэн цэгцэлж шинэхэн ажилдаа орсон билээ. Сорхогтон шинэ албат төшмнүүдийн түүнд цэгцлэн шинжлэх ажилдаа орсон бөгөөд Сорхогтон шинэ албат төшмөндүүдийг түүнд туслуулахаар явж татварын хуйлуудыг засаж залруулж өгсөн билээ. Үүнд талархснаа илэрхийлээд хүмүүсийг буцаан явуулсан гэдэг. Хувьлааны залуу насны хамгийн сонирхолтой зүйл бол тухайн үеийн хятадын соёлын судалгаа байсан юм. Хувьлаа хайфуныг урьж Монгол орондоо авчирсан бөгөөд тэрхүн хойд хятадын Болдын шашны тэрүүн сан байв. 1242 он хар хором хаюунтай уулзах үед хувьлаанууд Болдын шашны философийн тухай асууж мэдсэн билээ. Хаюу 1243 он төрсөн хувьлаан хүүд Жинжин гэсэн хятадын дэх жинхэнэ алт гэсэн утгатай нэрийг мэлаасан юм. Хаюун нь хувьлаа тайстыг үндэслэгч болон Лүү Бинзогийн хэмээх буддын ламыг танилцуулжээ. Лүү нь зураач, бичээч, зохиолч, математикч хүн байсан бөгөөд хаюуныг орчин үеийн Бээжин дэх сүмөө эргэж ирэхэд нь хувьлаа зөвлөхөр үлдэж ажилласан юм. Хувьлаа удалгүй Жаав хэмээх би хэмээх эрдэмтэнтэй танилцсан юм. Хувьлаа албандаа Монгол, Турк болон бусад улс үндэстнүүдийн хүмүүсийг сонирхлын журмаар ажиллуулж эхэлсэн юм. Хувьлааны эзэн хааны зарилгуудын нэг бөгөөд хувьлааны хаанчлалын тунхаглуудыг та бүхэнд танилцуулах гэж байна. Шизу эзэн хаан иргэдийн болон цэргийн хүний ариун ёс суртахуун ба бурханлаг авьяа.
100 жилийн гэрчлэл болох Эзэн хааны хаан ширээн заларсныг 4-р сарын 6 дахь өдөр түүнд олгосон юм. Эзэн зарлаг би эрхэм дайцсан. Бидний өвөг дээдэс бүх чиглэлийг хамарсан энэхүү эзэнт гүрнийг байгуулсан. Цэргийн ур чадвар, иргэний засаглал, 50 гаруй жилийн турш чухал үүрэг гүйцэтгэцээр ирсэн билээ. Гисэн хэдийж цаг хугацаан өөрийн гэсэн тэг жоромтой, үйл явдлууд өөрийн гэсэн яралтай байдаг. Эзэн хөрний агуу ажлыг ганц эзэн хаа эсвэл гүрэн гүйцэтгэж чадахгүй. Талигаач эзэн хааны хаанчлалын эрхэн үед салхи ширэн үлээж тэрээр агуу их хүсэл тэмүүллээр дүүрч байлаа. Түүний эх орон арт түмнээ хайрлах хайр гүн гүндгий шингэсэн байлаа. Гисэн хэдийж тэрээр буянтай хүмүүсийг хүндэтгэж чадварлаг хүмүүсийг ажилд авах зөв хүмүүсийг хараахан олоогүй байлаа. Дүжиан Кюман нарыг багшаар томилох гэж байтал эзэн хаан гинт дэнхуун таалалт өгсөв. Түүний харамсал биелэхгүй хэвээр үлдэхийг тэрэж мэдэхгүй байх үлээ. Сүүлийн 4 хүү голыг алсан дараа тэд нутгийн гүн рүү нэвтрэх гэж байтал тус улс армийн дэмжлэгийг ихэд хүртэж байгааг сонссон юм. Ингээ арт түмэн айж байв. Хэрв тэд тэнд нэг өдрийн дотор сөрж чадахгүй бол айж буцаж явах ч хэрэгтэй болно. Хамгийн яралтай асуудал бол тэднийг гарын нутгаар хүрээлсээр байсан ч. Зарим албан тушаалтнууд дуудлаггүйгээр ирсэн бол зарим нь урьдчилан зөвлөлдөхгүйгээр үндэсний агуудыг журмыг судалж болохгүй гэдэгтээ бүгд санал нэгдсэн. Дайн дуусгаас өмнө арт түмнээ санал авах хэлэлцэгт уулзалт зохион байгуулагдсан. Гинтийн байдлаар овгийн холбоо болон засаглалын урлаг нь улс орон даяар алдартай хаан болсон. Түүний сайд нарыг анх дэвшүүлжээ. Бурхан бидэнд даалгасан хүнд үр хариуцлагыг өнөөдөр бидэнд даатгаж болохгүй. Эхлээд тэр ээж, дүүгээ буян ах ман насны үлгэр дүрээл болон харвалсан бөгөөд дараа нь хүүн ганцаар байсан ч дайны үед гизсэн ч үргэлж инэрэнгүү сэтгэлтэй байсан. Тайзуугийн шууд ачзенрийн дунд олон түмэн туслах нь дэлхийг удирдах, хүмүүст туслах, тэдний хэрэгцээг хангахад зайлшгүй шаардлагатай. Өвгдээцийн сургаал үндэсний өвийг өвлүүлэх, сүрлэг, ёслол инхүү тогтсон юм. Хин дуулуургүй барьж зүрхлэх хүлээ. Би хатуу үгсээрээ эрс татгалцсан ч дахин чин сэтгэлээсээ гуйсан дараа миний шийдэмгий байдал улам бүр бигдсэн. Би бүр залбиралдаа амиа өгсөн. Тиймээс би олон нийтийн санаа бодлыг даруухнаар дагаж таныг хаан ширээн сухыг өрссөн юм. Гисэдэж цаг үе гүн усан цэлэгтэй адил бэрхшээлүүдээр дүүрэн байдаг. Үр жимийг нь хүртэж баяжуудыг иргэмлэхийн ач холбогдлыг ойлгох нь чухал юм. Хаанчлалын ихэнд би дүрмийг шинжилж өргөжүүлэх ёстой. Өвгдээцийн уламжлалыг өөрчлөх хэрэгтэй. Өнөөдрийн бид уран зохиолын үнэлэх бос буян үйлдэхэд анхаарлаа хандуулах ёстой юм. Их тайвныг хадгалах нь амаргүй байгаад бөгөөд өлсгөлн сангааны үед ч гэсэн бид эхлээд арт өмнөдөө цаг үе олсон тохиромжтой арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой. Би Тэнгэрийн зорилгыг мартаж зүрхлэхгүй байна. Дараах чагсаалтанд дундаа болон бус дундааг янз бүрийн төрөлд ангилсан болно. Алдартай өвөг дээдсийн үндсүндийг сөөрийг тавьж арт түмэн шинэ эхлэлийг авчирсан. Миний хийж чадахгүй зүйлийг одоо би бүр ойр дотны болон алс олон иргэний болон цэргийн овог аймагуудын нэг зүрх сэтгэл, нэг оюуны ухаанаар хамтран ажиллаж үнэлж баршгүй тусламж үзүүлэхийг даатгаж байна. Энэхүү зарилыг гүнзгий утгыг бүх талаас нь эрэлхийлсэнийг дараа би энэхүү зарилыг гаргаж байгаа бөгөөд та бүхний үүнийг анхаарч үүснэ гэж найдаж байна. Жонтонгийн тэргүүний 5 дугаар сон цар 1461 он Ринофен зарилэг нь байх ёстой. Бидний өвгдөөс бурханлаг тулааны ур чадвараар 400-ийг тайвшруулж ард түмнийг өөрсдийн мэдэлд итгэсэн. Шинээр байгуулагдсан шүүх засаглал хэрэг явдлын хүрээг аажмаар бий болгосон. Надад төмөр хуйг дуулах цэцэрлэгт хүрээлэн өгсөн юм. Мэргэдийн агуу дүрм журам, өмнөх үеийн улс гүрнүүдийн тогтсон систем, жилийн тэмдэглэлийг эмхэгдэх, хаанчлалын он дарааллыг тэмдэглэх, дэлхийн зөв шударга байдлыг нэг групп
Нэг гэр бүл болгон дүрслэх хавар намарын он дарааллын зөв эхлэл ихий улсын гэрэл гэгээтэй гэрэлцэн Цоньян зэрлэг галууны тэрэгний эзэн хааны өргөл засаглалын замыг шинэ жилийн зүрхнээс 5 дугаар сарын 19-ноос олж олно. Эртний нэрийг Төв шугам Юаньян гэж тогтоосон. Хаан ширээнд бараг суусан. Юан улсын эхлэл зэрэг сонгогдсон бүтээлүүдийг бий болгох ёстой. Чинжи ерөнхий байдлыг хянахын тулд нийцсэн мужийг анх байгуулсан бөгөөд ерөнхий албан тушаалуудыг ард түмний хэргийг удирдахын тулд гадаа байгуулсан. Тэрээр мөн ашиг тус хор хөнөөлийн асуудлыг хариуцаж тэнцвэргүй байдлыг засах арга хэмжээ авах үүрэгтэй байлаа. Дараа нь тэрээр зургуудыг төв засгийн газарт хуваарлах зарлиг гаргасан. Хожим нь зүүн жин жүжигээс зураг өөрийн гэсэн ангилалд багтсан байлаа. Цаг үеэ дагаад юмсыг улс төр тохируулан хэрэгжүүлэх ёстой гэсэн санааг илэрхийлсэн хэллэг юм. Хойд Ястыг эзэн болсон нь 1251 онд Монголын эзэн гүрний хаан судалд түүний том ах мөнгө суусан бөгөөд Хорезмын Махмуд Ялавч болон Хувлаа нарыг хят руу илгээсэн юм. Хувлаа хойд хятадын эрх мэдэлтэй төшмөлөөр томилж ирсэн бөгөөд Монголоос ордонгоо нүлгэн аваачсан юм байна. Хувлаа захирж байсан нутагтаа сайн удирдаж Хэнаны газар тариалангийн бүрэлдэхүүнийг зохицуулж Сианыг эргэж ирсэн дараагаас нийгмийн тусламж дэмжлэгийг сайжруулсан байна. Үүгээр хятадын удирдагчийг итгэлийг хүлээсэн хожим Юан гүрнийг байгуулах чухал хувь нэмэр оруулсан юм. 1252 онд Хувлаа Махмуд Ялавыг ажилд чөмжөлтөд андсан бөгөөд тэрээр хятадын холбоонд тийм чухал үүрэг гүйцэтгэв байсан бөгөөд морин цэргийг удирж байсан Жав Бин хаан ширээн төлөөх тэмцэл болсон хятадын Конфуцийн сургуулийн ажилтнуудын эсэргүүцлэр мөнх хаан Махмуд Ялавыгийн ажлаас нь чөлөөсөн юм. 1253 онд Хувлаа Юнан руу дайрч эрхэндээ оруулсан бөгөөд Дайлигийн хаан тулсыг бууж өгөхийг шаардсан юм. Га үүнийг эсэргүүцэж Монголын элчин сайдыг хөнөөсөн юм. Монголчууд хүчээ 3 хуваан дайрсан нэг жигүүр нь Сычуаны сав газрын зүүн тал руу чиглэсэн, хоёр дахь хэсэг нь Сүбэдэ хүү Уран хайртай удирдлагын дор Сычуаны баруун өмнө талын нурууд руу хэцүү замаар явхаар болов. Хувлаа нэг хэсэгтээ урд урдаасаа тааралдаж уулзгаар чиглэлд байв. Уран хайртайг хойдлоор нь нуурын хажуугаар өнгөрч байхад Хувлаа Дайлигийн нислэлийг эзлэн авч тэндээ илтүүлдээсэн юм. Монголчууд Дуан Синчийг захирагчаар томилов. Зарим нэг дагалдагчийг нь үлдээсэн билээ. Үүний дараа Хувлаа Харт хаан руу явв. 1256 онд Уранхай Юнаныг бүрэн эзэлж Хувлаа төвдийн лам нарыг ангаах шаардлагатай авах хэмээн татагддаг байв. 1253 онд Сакьягийн Пагваламыг өөрийн ордондоо чухал хүн хэмээн хүлээн авсан байна. Хувлаа Яншишаныг 1254 онд номхон талайг хороог удирдуулахаар уйгурт удирдагчаар томилсон билээ. Зарим ноёд Хувлаа амжилтанд татаархаж байсан төдийгүй мөнх хааны судлалын эзлэхийг шанаархаж байсан гэдэг. 1257 онд Хувлаа ажилд тусуулахаар их хаан мөнх Алмадар ба Лүн Тайпын нэрийг хоёр татврын зөвлөхийг явуулсан билээ. Тэднийд 142 алдаа бүхий хууль дүрмийг жагсаан шүүж хятадын төшмөдүүдийг буруутган Хувлаа шинэ хороог буулгасан юм. Хувлаа хоёр элчийг тэнд суулгахаар явуулсан ч Хувлаа 1258 онд ихээр буддизм болон Бүмөний шашны төлөөлөгчдийн хуралд дуудсан. Хувлаа 237 сүм хийдийг буддийн сүм болгон өөрчилсөн байдаг. Харин энэ ондоо мөнх хаан Хувлаад зүүн гарын цэргийг өгч Сычуаны мужийг бүхлээр нь захируулсан билээ. Хувлаа дэх тэндээ үлдэхэр болж мөнх хаанаас холдсон юм. 1259 онд эргэн ирэхийн өмнө мөнх хаан нас барж Хувлаа үнийг нууц хэвээр нь хадгалан үлдэхийг хүссэн бөгөөд Ухаан ба ойролцоох Янхсэ рүү дайралтаа үргэлжлэж Сүбэдэ хүн Уран хаантай хамтран Ухааныг эдэлсэн билээ. Байлдан дагуулт ба гадаад бодлогоо тогтоосон харилцаа холбоо. Хувлаа хятадын цэргийн бүтэц үүргийг хязгаарласныг үйл харгалзан бүрэлдэхүүнд нь эхлээд хятадын оруулсан байсан боловч сүүлдээ Кипчак Алан нарыг Алтан ордны улсаас авчруулж тус нэгжүүдийг шинээр улсын хятадын цэрэгт оруулсан байна. Өөрийн хятадын цэргийг 1263 онд байгуулсан бөгөөд Хувлаа Чингис хааны 4-р албаны үр тудам болох
Борхуул, Боорч, Мухалай зэрэг 3 үнийг оруулсан юм. Хувлай хаан хишигтэн цэргээ давуу эрх олгодог байлаа. Монгол болон Хятадын нэгжүүд аль аль нь Чингис хааныг ашиглаж байсан зохион байгуулалт ардын системээр явагддаг байв. Монголчууд шинийх бууны анги болон янз бүрийн технологийн их үедээ бусад улсын орноос авчирсан ашигладаг байлаа. Хувлайн дүү болох хүлээгүү Перзес Исмаил болон аль алиныг инженерээр авчирсан билээ. 1282 онд дэлхийн хамгийн эртний их бууг Монголд эзэмшилт байсан Манжуураас олж бүртгэсэн байдаг. Хувлай болон түүний жанждад эдийн засгийн ашиг тустай тул өмнө Хятадаас мөргөлтөө гарахаас зайлсхийж байлаа. Хувлайн гадаадын албаныхан дипломат болон цэргийн бодлогын хувьд эзэн тулсын бодлоготой байсан. Хувлай 1971 онд Ванжаг Ван улсын орныг удирдах эрх олгож цэргээр хамгаалуулсан. Харин 72 онд Монголын эзэн түрэмгийлэн дараа Солонгос Юан улсын эрх мэдэлд бүрэн оржээ. Горио дахь Монголын цэргийн бааз болж 1276 онд Монголын их цэрэг Өмнөд Сүүн улсын нийслэлийг эзлэн авч Залуу хаан олон түшмэнд цэргийн амтаар одлон авсан юм. Үүнээс 2 жилийн дараа 1279 онд хүртэл Сүм улсыг үнэлсэн цэргүүд бууж өглөхөд тэмцээр байсан ч эцтэй ялагдан Өмнөд Сүүн улс мөксөн юм. Ийхүү хувлааны эхний бичлэг өндөрлөж байна. Та бүхэн лайк болон subscribe дараарай. Баярлалаа.